За өнөөдөр би амлсан ёсоор та нартай оймсныхоо хурууны талыг яаж битүүлэх вэ? Яаж гаргах тухай ярий. Тэгэхээс өмнө оймсны хэмжээний тухай гутал бол яг энэ арзмарыг гутал оймсны арзмарыг бол энэ сантиметрээр 22.8-аас 23 байхад бол 37 арзмар гэж боддог. Би энэ оймсоо бол одоо 38 арзмараар авсан. Тэгээд 24 см харуулбал авсан байгаа. За тэгээд нөгөө талынхаа одоо битүүлэх гэж байгаа талыгаа одоо яг одоо битүүлэх нь болж байгаагүй юу гэд үзэхэд бол ингээд үзэхээр яг одоо энэ ногоон дуусаад энэ шар өнгө маань улбар шар өнгө маань харахад яг ирмэг дээр нь тулцсан байж байгаа. За тэгээ энийгээ бол ямар хэмжээтэй байхыг бид нар одоо бас шугамаараа хэмжээд метраараа ч юм уу хэмжээд үзэж чинь. За ингээд үзэхээр зэрэг энэ маань 19 см-аас бол шар маань эхэлсэн байна. Улбар шар өнгө маань. Тэгэхээр энэ дээрээсээ одоо бас энийгээ юу болж ийнө гэхээр энэ яг 19 см энэ төрж байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ улбар шар өнгөөр эхлэх хугацаа маань бол одоо хэмжээ маань болжээ гэж үзнэ. За үүнээс гадна та нар юугаараа энэ игнэнүүдээр ингээд дээшээ явж байгаа энэ уртаараа хэмжээд явж болдог. Тэгэх юм бол бас нэг ийм тоолдог юм байдаг. Нэг игнэ ингэж ялангуяа битүү зүгээр нэгж байгаа тохиолдолд нэг игнэ өрөөнд нэг тойрог явчихаал энийгээ дарахаар ингээд тоон гараад яваад. Энийг ингээд хажуудаа тавьчих ч юм хүзүүндээ зүүчээд ингээд тоолоод явдаг. Энийг бол бас их айтайхан ил байдаг. Гэхдээ би энийг цамц том юм нэгтэй хэрэглэнүүхээс оймсон дээр бол нэг хэрэглээд байдаггүй. За одоо энэнийг одоо улбар шар өнгөө гаргах болсон тул энэ улбар шар өнгө болтлоо энэ утсаа бол ингээд нөгөө өнгөтэй утаснуудаа хөвөөд авчихна. Тэгээд одоо улбар шар өнгөө гаргаж ирээд тэрээ давхар ирж хагаад цааш нь тэгэхэд үзүүлэх юм аа. За энэ оймсныхаа үзүүр юг үлмийг гаргахтаа бол яг энэ хоёр одоо өсгийг гаргасныхаа энэ харалдаа хэсгээс одоо жишээлбэл энэ хэсгээс нөгөө талд нь болохоор зэрэг яг харалдаа энэ хэсгээс нь одоо үндсэндээ бол энэ дөрвөн зүгээ түрүүнд яг өсгийг гаргахтаа бид нар зүйтэй юугаа гогцоогоо хувааж ясантай адилхан ингэж хуваагаад эндээ 32 гогцоо эндээ 32 гогцоо байна гэсэн. Тэгээд эндээсээ одоо хасаад хоёр талаас нь зэрэг хасаад ингээ явцдаг. За одоо эндээс энэ улбар шар утсаа оруулаад нэхэтхий ингэж ирж хагаад утсыг бол зангидахгүй одоо энэ юунда утсандаа орооч ингэж үзүүрээ хийгээд дараа нь илүү гарсан жоох энэ яг тэвэнд энтер сүүлж хагаад би бол тэгэл цааш нь энэ утасныхаа завсараа хийгээд шигдгээд орхичдаг. За эндээс одоо бид нар шар утсаа эхнийхээгээ ингээд хоёул ингээд давхар авчи тэгвэл бас хөвсөйгээд ах нь арай бага болчдөг. За ингээд давхар авчи дараачих нь болохоор зэрэг ингээд шар утсаа аваад дундуур нь энийгээ саарл утсаа голд нь оруулаад ингээд яваад байна. Саарл утсаа дутгаш нь авчи. Одоо бол саарл утсаа тэгээд үзүүрийн суул орхичих тэгээд сүлд нь энэ рүүгээ хийгээд орхичих тэгээд сүлд дуусныхаа дараагаа тэрийг тэвэнд өгүүлж чад очиж дотор тал руу нэгж одоо шууд ингээд нэсэ ингээд нэхэд явнаа. За ингээд түрүүний тэмдэг тавьсан жинхэнэ одоо нөгөө юунаас эхлэх өсгийнхаа нийлсэн хэсэг буюу одоо үлмийг гаргах хэсэг дээр хүрээд ирлээ. За эхний тойрог дээр бол бид нар энийгээ
энэ талаас нь ингээд энэ хоёрыгаа ингээд давхар хоёр гогцоогоо давхар ингээд авчихна. За тэгээд энийгээ дахиад нэг тойруулаад хүрээд ир. Нөгөө талдаа гарах. Ингээ 32 гогцооноос ч одоо 31 гогцоотой боллоо гэсэн үг. Харагдаж байна уу? Би чинь жоохон камера дутуу байрлуулад. Оо яач. Та нар маань харагдаж байгаа байх гэж найдаа та. Хүн болгоны утсаа барих арга техник бол өөр байдаг. Би бол яхаа энэ 7 бүгж ядан хуруунд ороос хийгээд ингээд сулхаа оргоод барьчдаг. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө тогтоод. За нөгөө хасах нөгөө тал маань эсрэг тал маань гараад ирлээ. За энэ дээр мөн адилхан нөгөө төрүүчийнхаа ярьснаар адилхан эхний хоёр гогцоог хамтд нь аваад гэж чангахан татаад авчихна. За тэгээд мөн адилхан энийгээ шулуун нэхээсээр нэгсэж яваад нөгөө талынхаа түрүүний хоёроор авсан тал руугаа хүргэнэ. Задлаас л гаргаж ирвэл амар битгий. За ингээд хүрээд нөгөө хасж байгаа ихэлсэн цэг дээр хүрээд ирлээ. За тэгээд одоо түрүү зөвхөн нэг талаас авсан. Одоо ингээ хоёр дахь тойргоос эхлээд ерөөсөө ингээд хоёр талд нь ижилхэн аваад байна. Энэ төгсгөлийнхаа хоёр зүүнд байгаа төгсгөлийнхаа хоёр гогцоог хамтд нь ингэж аваад ингээд нөгөө талынхаа эхэлж байгаа зүүнний эхний хоёр гогцоог бас ингээд хамтд нь аваад тэгээд үргэлжлүүлээд ингээд нэхэд явна гэсэн үг. За ингэхээр зэрэг юу болох вэ гэхээр зэрэг эхэлж байгаа энэ тал нөгөө тусгаж байгаа энэ тал хоёр чинь хоёулаа энэ зүүнийхээ эхэлж байгаа төгсгөлийн хоёр гогцоог энэ талынхаа зүүнний эхэлж байгаа хоёр гогцоог хамтд наваад явна гэхээр зэрэг хоёр тийшээгээ хоёроор наваад явна гэсэн үг. За тэгэхээр утас чинь ерөнхийдөө нэг иймэрхүү болж гарч ирнэ. Ийшээгээ хоёр тал руу наваад ийшээгээ хоёр тал руу наваад яваад хахаар одоо ингээд нэг иймэрхүү болж ирнэ. Оёдл маань. Эндээс хоёр талаар наваад энэ талаас хоёр давхар гогцоо аваад яваад ахаар нэг юм болж ирнэ. За ингээд энэ мэтчлийн ингэж нэгсээр яваад энэ голдоо зүүндээ 10 гогцоо үлдтэл нь яг хоёр талаас нь ижилхэн ингээд нэхэд явна. За одоо ингэж нэг хоёр талаас нь хоёроор навж явж байгаад ерөнхийдөө нэг ийм хэлбэртэй боллоо. Энэ 6 гогцоо, энд 5 гогцоо,
энд 5 гогцоо, энд 5 гогцоо ингээд 10 11 болчиход байна. За тэгээд тэгэхээр зэрэг сүүлийнхээгаа энд ингээд авчи. Сүүлийнхээ гогцоог 10 болгохын тулд бид нэр сүүлийнхээ гогцоог 2-оор авчихаар зэрэг. Ингээд авчихъя. 5 гогцоо. За одоо энийг энэ 5-га энэ рүү хийгээд нөгөө зүг рүүгээ шилжүүлээд ингээд хоёр талдаа нэг зүгтээ гаргачих. Тэгэхээр зэрэг ойлгоход амархан болно. За утасмаа дуусч байгаа учраас жоохон орооцолтчих шиг байна. За ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 нөгөө талдаа бас 10 байгаа. Энийгээ иш нь бас нэг зүүндээ шилжүүлчих. За ингээ хараад үзэхээр одоо нэг иймэрхүү хэлбэртэй болж ирж байна. Хоёр талдаа. За нөгөө нэхэд гаргасныгаа харъя бид нар энэ ийм байхаз. За тэгэхээр одоо энэ үнийгаа 10-аар нэгснийгаа за энийг битгүүлэхдээ хүн болгоны битүүлдэг бол арга бол өөр идэг. Та нар ямар ч аргаар бол авч болно. Жишээлбэл та нар ийм дэгээ зүгээр бас ингээд энийг хооронд нь хийгээд айгүй амархан ингээд холбоо явчих болно. Тэр нь бол яг өөрт их амархан юм байдаг. За би та нарт бол зүгээр одоо юугаар үзүүлье. Жинхэнэ одоо энэ зүгээрээ чухам яаж гаргахаа бол үлээ. За ингээд энэ хоёр маань энэ гурдаар ингээд тохиж байгаа л давхарлаад гаргаад ирнэ. Бас нэгээр нь ч авсан болдгоо л дөө. Ингэж авсж байгаа хүмүүс байдаг л ингэж аваад энийгээ дээгүүр нь за энэ битэрчлэнгээр ингэж явсаар агаад. Тэгэл битүүлчин дээ. За ингээд дуусгачлаа. Ийм боллоо. За тэгэхээр
энүүнийга гэж хаажилж авчихад за одоо эргүүлээд нөгөө дотор талынхаа юунуудыг сайхан утаснуудыг хийх арга. За тэгээд энэ утсаа ингээд энэ завсраар цааш ингээд гол руу нэвчээ. Ингээ гараад ирлээ. За одоо энд бид нар нөгөө хоёр янзын утсыг бол цааш ингэж янзлж далдалж тэгээд одоо за энийг бол ганц зүгээр одоо нэг юутай зүгээрч хийсэн болдог. Би бол ингээд сурчсан. Тэгэл тогтоож авал тэгэл энэ ихмлийнхаа юуруу ингээд оруулаад явчих. Утсан дундуур оруулаад. Энэ саарлага учраас одоо саарлар байгаа. Энэ деталийнхаа гарч ирсэн энэ ихмлийн хэсэг рүү цааш талтаа гаргалгүйгээр наа талт нь ингээд хийчихвэл цаашаа утас маань бол мэдэгдэж гарч ирдэггүй сайн талтай. За ингээд ерөнхийдөө бол аймс маань бэлэн боллоо гэж үзэж байгаа. За нөгөө гаргаж ирсэн өсгий маань юм байдаг, өлими маань юм байдаг. За тэгээд урдаасаа харах юм бол ерөнхийдөө тавиад үзвэл өсгий өлими маань нэг иймэрхүү хэлбэртэй. Тэгээд талаасаа харах юм бол нэг ийм хэлбэртэй ингээд одоо нэг хос аймс маань бол бэлэн болж байгаамаа. За энэний деталийг бас адилхан энэ эхэлсэн талынхаа утсыг бид нар шингээхийн тулд бол бас нөгөө твнээ ашиглаж байна. Би бол твн айгүй ашигладаг хүн шүү дээ. Твнэр юм хийгээд бүр сурцсан. Жохон байхад твнэр ч нөө ноосны шуудаа муудаал шийддэг байсан шүү дээ. Эмээ ээж мэж маань. Одоо бол би энэнийг бүр ашиглаа сурцсан. Ерөнхийдөө твнэнд их дуртай шүү дээ. Энэ ялангуяа энэ юм нэгж байгаа утсыг бол сөвлөхөд амархан байдаг. Хоёрдугаарт гэвэл үзүүр нь жоохон мухан учраас бас юм ураад байдаггүй. Амархан сайн талтай. За энэ үнийгээ мөн адилхан цаашаа түлхэж оруулаад дотор талтай утас маань гараад ирнэ. Тэгэхээр мөн адилхан энд нэг нас авч дэгэдэж гэж бэхлээд унчаад дараа нь гараад ирвэл бас муухай гэж жоохон бэхэлчээ. Тэгээд ингээд татчихна. За ингээд одоо нэгсэн оймс маань бол бэлэн боллоо. Энийгээ бол угаагаад угаалгын машинд угаавал бол бүр их сайн. Тэгээд идэх юм бол их жигдхэн гоё болдог. За одоо энд харахаар энд нэг жоохон энэ нэг дутуу авсан, наашаа суул авсан, тэгээ нэг нүхтэйч юм шиг ингээл янз бүрийн бас нэг их жигдвш юм харагдаад газ ингээд энийг бол угаалгын машинд угаачаар бол их гоё болно. За түрүүнд утсаа бид нар сонгохдоо бол энэ
40 градуст угааж болдог гэж үзсэн. За энийгээ бол одоо 40 градуст угаагаад хэлбэр гаргаад ингээд сайхан мушгэлгүйгээр их татаж барилгүйгээр ингээд сайхан тавьчихаар энэ маань одоо хэлбэрээ ороод ингээд оймс болноо. Ингээд одоо би нэг намар гэдэг оймсоо ингээд дуусглаа. Та бүхэнд би нэхмлийн одоо анхны мэдэгдэхүүн яг өөрийнхөө мэддэг жоохон зүйлийг хэлэхээс гадна энэ бол ихэнх ач холбогдол нь бол сэтгэл зүйн одоо их сайн дасгал болдог. За одоо ингээ юмаа хийж дуусчаад ингээ харахаар чин зэрэг айгу бүтээлтэй гоё би энийг хийчихсэн гэд өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэн өшөө дээр өөр юм хийх урам зориг сонирхол орно. Бас энэ хийсэн юм хараад ингээд хийж явахдаа гаргасан алдаануудаа харахаараа зэрэг улам одоо өөрийнхөө юуг бол сайжруулж одоо цаашаага яаж одоо баяжуулах уу, яаж одоо улам сайн нэгэх үү, тэрийгээ бол мэдж аавна. Гэх мэтчлэнгээр одоо олон талын одоо сэтгэл зүйн одоо маш их ач холбогдолтой байдаг. Ингээд та бүхэнд амжилт хүсье.